Сайн байна уу? Менежер шалгалтын дүн хэрхэн батлах талаар заавар бичлэгийг хүргэж байна. Менежер өөрийн эрхээр нэвтэрч ороод зүүн талд байрлах төгсөл дэвшил цэсний шалгалтын дүн дэцэс рүү орно. Үүссэн дэлгэсний анги хэсгээс шалгалтын дүн батлах ангиа сонгоод үйлдэл хэсгийн баганд харгалзах батлах товч дээр дарна. Үнэлгээний бүртгэл цонхонд анги удирдсан багшийн оруулсан сурагчдын шалгалтын дүнгууд харагдах ба зөв хэсгийг нягтлаад батлах ногоон товч дээр дарна. Батлагдсан төлөвтэй болох үед ESS систем дээр давхар батлагдаж орно. Дүнг дахин засварлах шаардлагатай бол сурагч бүрээр буцаах бол үйлдэл хэсгийн баганд харгалзах шар тэмдэг дээр дарж ангийн багш руу буцаан илгээнэ. Энэ үйлдэлийг хийх үед ESS систем дээр мөн адил буцаагдах болно. Буцаагдсан дүнг анги удирдсан багш засаад менежерээр батлуулахаар ахин илгээнэ. Менежер бүх сурагчдын дүнг буцаах шаардлагатай гэж үзвэл буцаах гэсэн улаан товч дээр дарж ангийн багш руу илгээнэ. Танд амжилт хүсье. E-class цэг юм.